Сайн байцгаана бүсгүүчүүдээ сайхан амарцгааж байна уу. Энэ дугаараас эхлээд манай нэвтрүүлэг баасан гараг бүр 21-20-оос бүрэхээр болж байгаа. Тэгэхээр урдлын нэвтрүүлгийн төгсгөлд бид хэлсэн л дээ янз бүрийн шатны янз бүрийн бүсгүүчид бидэн лөө хандаач. Бид бол бүсгүүчүүдийн асуудлыг хөндөж байгаа болохоор дөрвөл тавлахнаас суугаад ярмааргүй байна гэж хандсан. Тэгээд над руу бол Сэлэнг аймгийн Жавхлан сумын тариаланч нэгэн бүсгүй хандаад танай нэвтрүүлд орж болох уу гэж хандсан. Тэгээд мэдээж хэрэг бид нь бол чөлөөтэй өрж авчирсан байгаа. Тэгэхээр Сэлэнг аймгаас бүсгүүчүүд 5 хүнтэйгээ үзэгч 5 хүнтэйгээ уулзахаар нэг тариаланч ногоочин бүсгүй маань ирээд манай нэвтрүүлс оролцоод сууж байна. Тэгэхээр одноо цөмөрөө яг өнөөдрийг би бодож байна л да. Бас нэг сэдв занагдаад явбал бас их зүгээр юм уу гэж сүүлийн үе тийм ээ. Хайр гэсэн сэдвийг авч байсан. Энэ удаад би нэг амьдралын зорилго гэсэн юмыг өгж боддөг юм бэ гэсэн бодол төрөөд байна л да. Бүсгүй хүн болгон зорилготой байна. Энэ хүн болгон зорилготой байдаг шүү дээ. Тэгэхээр ялангуяа бүсгүй хүн амьдрал дээр ямар зорилго тавьдаг юм тийм ээ. Тэрэндээ яаж хүрдэг юм. Тэгэхэд одоо бүсгүйчүүд, за эр нөхөр, үр хүүхэд энэ зорилгыг гүйцэтгүүлэхэд яах ёстой юм. Жишээ нь одоо хэний одноогийн зорилго жишээ амьдралын зорилго яг юу байх вэ? Тодорхой товчхон хэлвэл тийм ээ. Бүсгүйчүүдийн дийлэнх нь за тэгээд миний хувьд би бас өөрөө их хүний хувьд миний амьдралын гол зорилго бол миний гэр бүл аз жаргалтай л байгаасаа гэж боддог. За тэгээд цаашлаад бас Монголын гэр бүлүүд аз жаргалтай байгаасаа. Аз жаргалтай байхын тулд мэдээж бид маш эрүүл байх хэрэгтэй. Үр хүүхдүүд маань эрдэм боловсралтай байх хэрэгтэй. За тэгээд бид гэр бүлийн гишүүд ажилдаа орлоготой байх хэрэгтэй. Гол асуудлууд бол энэ дээр зангидаг. Бусад юм бол аяндаа болно. Тэгээд бид нар бол эхчүүд бид юунд санаа зовж идэг. Одоо байнга телевизээр ингээл харж байхад бол тэнд ч дайн болж байна, тэнд үнсгэлэн болж байна. Тэгэхээр одоо Монголд тий одоо энэ байгаль экологийн сүрэлэн битгий болоосаа дайнд ажинггүй л байвал тэгээд бусад юм бол аяндаа болно л гэж боддог. Жишээ нь ОК-г ямар зорилго байх вэ? Одоо ойрын зорилго хүн чинь нэг ярьдаг шүү дээ. Ойрын одоо тэдэн жилийн зорилго, хэтийн зорилго ямар зорилго жишээ нь тавьдаг байх вэ? Ер нь бол аднагчтай санал нэг байна л да. Ер нь амьдралын зорилго бол гэр бүл тэгээд амар тайван байх. Одоо ямар нэг юм дутагдахгүй байхын тулд ажилтж хөдөлмөрлөх. Тэгээд ер нь бол зорилго гэх юм бол ямар ч байсан нийгэмд бие хүн басныхаа хувьд өөрийнхөө яг сонгосон мэрэгчлэрээ яг үр бүтээлтэй ажиллах нь л их зорилго болгож ажилдаг. Гэр бүлээсээ гадна. Тэгээд мэдээж зорилгоо бол тодорхой хугацаагаар төлөвлөж одоо эхлээд өөрийнхөө бие даах дараа нь нийгэмдээ бусдад туслах дараагаар нь өшөө одоо боломжтой бол бас их орондоо хэрэгтэй зүйл хийх зэрэг тийм зорилго тавьдаг. Гэхдээ хүн болгон бүсгүүчүүд болгон өөр өөр гэсэн салбартаа өөрийнхөө чаддаг зүйлээрээ маш амжилттай л ажилласаа гэж байна. Чи одоо танай одоо Aqua Fitness тэгвэл миний одоо би эрэгтэй хүмүүс хорыг анзаардаг ч үгүй ажилдаг. Гэхдээ ер нь нэлээд олон жилийн өмнөөс үүссэн баг шүү, тийм. Хэдэн жил болж байгаа? Та нэг 6-7 жил. Тийм баг шүү, тийм. Тэгэхээр одоо ингээд зорилго тавиад анх эхлээд яаж ихсэн, тэгээд цаашаа юу алсан гэж бас бүсгүүчүүдэд үлгэр дуурайл болох байгаар тийм ээ. За анх бол яг хар ирүүс гээд фитнес клубын багш байсан. Тэгээд фитнес маань угаасаа дотроо маш олон төрөл байдаг. Тэгээд шинээр одоо усны дотор манай монголчууд маань их уснаас жоохон хол яг бассейны хувьд ч гэсэн маш цөөхөн. Гэхдээ яг ийм шин төрлийн одоо би спортын фитнесийн хүн болохоор бас нэг ийм шин төрлийн Монголд байхгүй зүйлийг хийхийг зорьсон. Дээж анх хийхэд бассейн маш олоход хэцүү. Ганцаараа бие дааж хийхэд ингээл түрээслэл эхлээл нэг цөөхөн хүнтэй тэгээд цаашлал одоо бол маш их олон хүнтэй өөрийн гэсэн юм бие даасан газартай дотроо бас маш олон үйлчлэгээтэй зэрэг ингэж жилээр ингэж илүү өргөжж ажилласан. Жишээ нь одоо манай дархан даваа манай өнөөдрийн зочны хувьд нарийн ногоо, хүнсний ногоо гол нь тариалдаг шүү дээ. Тэр яг үзэгчтэй мэдээлэл болгоо хэлэхэд бол дархан даваа маань 7 хүүхдийн их. За ингээ ач хүчтэйгээ 16 хүн байгаа юм лээ тийм. Тэгээ нөхөртөөгөө хоёулаа одоо ингээ энэ 28 жил одоо зөвхөн одоо энэ салбарт гэх юм одоо тийм явж байна. Тэгэхээр одоо өөрөө ч одоо амьдралын зорилго гэж бодохоор бас одоо шүү дээ. Одоо ингээ эхлээд яг ногоо тэрдэг юм байна. Ямар хөө орлоготой байх уу. Миний л ойлгож байгаагаар бол ногоо гэдэг чинь нэг улирлын чанартай юм шиг байна тийм ээ. Намар л одоо энэ улс оронд ярил
хүмүүс одоо нарийн ногоогоо зараад борлуулаад тэгэл өвлөн нэр зүгээр зогсчиход яах вэ? Үгүй ийм л дээ. Хүнсний ногоо тариаллыг бүх хүн болоод маш сайн ойлгож байгаа. Тэгээ давхар улсууд өөрөөр ойлгож өөрөөр үн шинжилгээ хийх. Бид нар миний хувьд бол хүнсний ногоо тариаллыг Монголын хувьд маш их үнд зүйлийг өгсөн байгаа улсууд гэж ойлгодог. Хүнсний эрүүл ахуй хангамж. Тийм. Тэгэхээр би бол энийг маш миний салбар бол хөдөлмөр эрхэлж байгаа, үр хүүхдээ сурган хүмүүжүүлж байгаа энэ салбар бол би маш ололттой, амжилттай цаашаа өргөжих, өргөн хүрээг тэлэх тийм салбараа гэж би ойлгодог. Миний зорилго бол үр хүүхдээ энийгээр мэрэгжүүлэхээс хасан боловсралтай хүн болгоё. Одоо энэ яг энэ үйлдвэрлэл дээр боловсралтай хүн болгоё, өшөө цааш нь хөгжүүлье. Тэгээд орон бирмэн өшөө цаашаа их хамглан байгаасаа үр хүүхд нь өвчин зовлонгүй байгаасаа их хүний боддгол юу сэтгэж бодож санаа зовж явдаг зүйлийг л бодож явдаг да. Тэгээд миний нэг хэлэх гээд тариаланчтай хэлэх гээд байгаа гол зүйл бол одоо энд ажиллаж байгаа энэ хүсэр хүнд бид нар хөсөө бүр ингээд зэрлэгээ зулгаагаас сууж яхад өглөө зүгээр нар гараагүй бахтал бид нар гардаг талбай дээр. Тэгээд 36 хэмийн халуунд ингээ хөсөө гоожуулаад толгой дээр алчуур тавиад зэрлэгээ зулгаагаар сууншдаг. Энийг баг хүн ойлгохгүй. Тэгэл бид нар хөсөө гоожуулсан мөнгө юм болно гэж боддог. Намар болно. Энд чинь жилд ганцхан удаа авдаг орлого штэ. Тэгэхээр намар болно. Намар болоод бид нар нөгөө ногоогоо аваад мөнгө аваад зогсож хамгийн сайхан үе ерөөсөө мөнгө аваад тэр оронд маш хүнд бэрхшээлийг туулж явсаар хагаад эцэст нь мөнгө авдаг байхгүй. Мөнгө авах гэтэл хүний хэрэглээ юм. Үр хүүхэд нь сурна хүмүүшин тий. Тэгээд нөгөө банкны зээлийн мөнгө төгрөг ингээд тэр гисэрэл нөгөө хідэн төгрөг маань тэгээд байхгүй бол. Тэрийг яг тогтворжуулахын тулд бас бид нарт одоо хийх зорилго ажил цаашаа амьдралаа өргөжүүлэхийн тулд цаашаа яаж амьдралаа тогтвортой нэг эмэгтэй хүн голцоо сэтгэмэлтэй бодно. Миний хувьд бол тийм бид энэ хүүхдээ би хүний дэйтэй сургахчихсан. Миний хүүхдүүд хар багасаа хөдөлмөр хийж сурлаа. Би бол өөрийгөө бол одоо өөрөө би бол нэг зүгээр суудгүй. Ингээд хөдөлмөр хийсэн бус үед нь би дандаа юм ойж идэг. Хүүхдүүдээ юм хийсэн өөрөө юм ойно. Тэгээд хөдөлмөр хийн. Би ерөөсөө нэгч зүг би янз бүрийн хүнсний ногоог даршлан нөөшлөн. Би 12 төрлийн ногоо нөөшилдэг. Тэгээд бүх л зүйлийг хийх хичээдэг. Одоо би эмэгтэй хүн юу л хийж чадна тэр болгоныг хийж яхансан хүүхдүүдтэй үлгэр дуурайл болгохынсан миний нэг охин ядарс үедээ нэг ийм метр давуу аваад нэг ийм нэгээ зарчаасаа нэг ийм алган чиний газар аваад энэ чинь ингээд ногоо тариад амьдралаа яваасаа заавал хүн болгон боловсон нөгөө инглисский хэлдэг штэ тий хүн болгон математикч байх албагүй гэхчээ тий бүр ингээд амьдралаа яваасаа тэгээд миний өөр хүүхдүүдээ би бол хөдөлмөрт сургасан гэж өөрийгөө бахархдаг. Миний хүүхдүүд ээжигээ маш хүндэлдэг. Одоо яг энэ нарийн ногоо одоо ногоочны тариалан чиглэлээр бол танай хүүхдүүд чинь бас ажиллаж байгаа юм байна шүү дээ тийм ээ? Бүгд ажиллаж байгаа. Бүгд 6 настайгаас эхлээл зэрлэг зулгааж эхэлсэн. Манай хүүхдүүд бүгд юмсандаа миний нэг 5 настай охин одоо 5 настай байхдаа хамгийн бага охин минь зэрлэг зулгаан ээж миний гар ийм хөөрхөн жижигхэн гараараа би зулгаах юм уу чи яа залхуураад байгаа юм уу тий чи залхуураад байгаа юм уу наадах чинь наадахаараа зулгаахгүй чамд хаанаас ч хоол олдохгүй чамд хэн ч мөнгө өгөхгүй наад тарьж байгаа ногоо чинь дандаа мөнгө байхгүй энэ 10 төгрөг 20 төгрөг гээл ургаж идэг байхгүй гээ хүүхдүүдэд хэлдэг байхгүй тэгээ манай хүүхдүүд үнэхээр хөдөлмөрчлөлтөө бүх юм хийх гэж одоо бол их хөдөө манайд чинь нэг нийтлэг нэг асуудал яриад байна шүү дээ бүгдээрээ л одоо хятадын ногоо идэж जैन тэгэл нөгөө ногоо нь муу байна гэл гаднаас оруулж ирж जैन за яхаа хатрын 3 дугаар аян гэдэгээ сүүлийн үед бол бас анхаарал тавьж л байна л да. Гэхдээ зүгээр би ингэж бодоод байгаа шүү дээ. Өөрөө бол зүгээр хуваарэл эхэлж байгаа шүү дээ. Хуваарэл ямар нэгэн компани дэмжлэг тусалцаа байхгүй. Зүг өөрөө ингээд одоо хоншоор орож гэх юм уу те ингээд ажиллаж байгаа бүсгүүчүүд бол Монголоор хөрөн бий л дээ. Одоо ингээд би яваад шүү дээ. Урдлын дугаарууд дээр ч би хэлж илсэн. Зах дээр очиж харахаар бүсгүүчүүд зогсож яадаг. Дэлгүүрт очиж харахаар бүсгүүчүүд явж яадаг. Ер нь ингээд харж байхад эрэгтэй хүн бол ингээд имийг чирж урсуулахтай бол сайн тийм ээ. Яг ингээд дотрын зохицуулах юмд бол эмэгтэйчүүд хийгээд идэг юм бол гэж ярьж байгаа юм л да. Ямар сандаа энэний урдлын дугаар байхаа одноо хэлсэн шүү дээ. Ер нь энэ танай төр засагчийн ер нь бодоод байхад эрчүүд нь өөрсдөө мөнгө олж хаад өөрсдөө тэрийг өрөөд байгаа биш үү гэж тийм ээ. Тэгэхээр
Одоо ямар дэмжлэг үү? Одоо дундаж давхраг гэж одоо ярьдаг шүү дээ. Ийм дэмжлэг юу байна уу? Одоо өөрт ч мөрөөдөл гэж юу вэ? Юу л да засгийн газраас тогтоож өдөр газрын 3 дугаар ангид маш их зүйлийг хийж ин ногоочдод хийж ин. Тэгээд ингээд одоо тариа будаанд бол одоо ингээд бурамшуулал өгч байна. Ноос ямаанд ч өгж байна. Ноосонд ч гитх нарийн ногоо бийдэг. Тийм үү? Нарийн ногоонд ямар ч урамшуул. Тэгээд нарийн ногоо хамгийн хэрэгсэлтэй. Яг бол нарийн ногооны ханштай намар бол бүр 120 төгрөгөөр та ногоо хүмүүс судалдаж авч ирсэн үү? Бид нар 120 төгрөгөөр бүүнд 180 төгрөгөөр. Төмсөө бид нар хамгийн доотлын төмсийг бид нар 180 төгрөгөөр бүүндэг байхгүй. Ургуулж хөсөө гаргаж авсан нөгөө луу маань ерөөсө хамгийн дээдлийн ханш нь 250 болдог байхгүй. Тэрийг яаж нэгвэл одоо барсын зах зээлд би ногоогоо борлоо гэж харсан чад ченж ингэж яаж яах вэ? За болио. Одоо ногооны ханш барь. Одоо унгай. Тэгэл шууд нэг 2 ченж ярил энийг тэр маргааш нь зах зээлээр гараад очиход нөгөө ногооны юм ханш бөөндөө ирэх гэсэн урд өдөр нь бөөнсө маргааш нь 50 төгрөгөөр 280 өгчсэн 280 кг-ыг өгчсэн бол 230 төгрөг маргааш өдөр. Энийг ингээд зойрон тгээ нөөцлж жагаад одоо жилийн туршид ингээд үнийн ингээд өсөхөр бас зарах боломж хэрвээ. Тэр тал дээр бид нар ингээд тэр талыг маш их боддог мөрөөдөд. Бид нар тэр талаараа өргөжүүлээ, амьдралаа тогтворжүүлээ, нэг сайхан хүлэмжтэй болчихсон, нэг сайхан зойртой болчихсон. Зойрон тийгээд яг хэрэгцээтэй үедээ ногоогоо гаргах юмсан гэж боддог байхгүй юу? Гэтэл бид нар санхүүгийн маш их хүндрэл асуудаг. Би гэхдээ жишээ нь одоо би нэг 4 жилийн өмнө зойрын нэг ухчихсан. 200 мянган төгрөгөөр хулчихсан. Одоо хүртэл санхүүгийнхаа асуудал, хөрөнгөний асуудал шийдэж чадахгүй. Зээл авч байгаа бол. Зээл чи айгүй хэцүү банкны зээл, хаан банкны зээлж байна. Одоо тэр бол манайх сумдаа ганцхан банктай байсан. Тэр бол одоо бүгдийг ингээд баг атгацсан банк. Хиндээ юу тэр одоо би бүх хүмүүсийг мэдэн штэ. Тэгээ тэр чинь маш асар богино хугацаатай. 6 сар бид нар удирдлагын жанд бүтэн жилийн дараа үр дүнгөө өгдөг ажил бид нэр. Гэтэл 6 сарын хугацаатай. Тэгээд 2.7% хүүтэй тийм өндөр хүүтэй. Тэгээд богино хугацаанд нөгөөдгөө эргэлдүүлж чадахгүй. Өрнөөс өрний хооронд жишээлбэл би том хүүгийнхаа нэрэн дээр зээл аваад өөрийнхөө нэрэн дээр зээл аваад тэгчээл энэ хүүгээс дараад өөр дээр аваад өөр ингэж явж хагаад өрийн сүлжээнд орчих. Өрийн сүлжээнд орсон байхгүй. Тэгээ өрийн сүлжээнд орсон ингэж явж хагаад сая нэг зах хямрал боллоо шүү дээ тий. Тэр үеэр маш их хямрал болж байгаа. Ялангуяа эмэгтэйчүүд хүүхдүүд баг хүүтэй зээл бол ногоочдод үйлдвэр. Тэр бол олдохгүй. Тэр бол одоо би ерөөсөө тэр сонсогдоод байдгийн яг амьдралаар яг суман дээр тийм зээл ерөөсөө ирээгүй. Одоо бид нэвтрүүлэг хэрэгтэй зорилго гэж ярьж байгаа шүү дээ. Одоо бол өөрөө чинь зорилго бол ерөөсөө нэг зойртой болчих зорилготой 4 жил хөдөлсөн юм байна шүү дээ. Тий. Ерөөсөө миний бол улаан жилийн хугацаатай хүү багтаа бас нэг асрал хүндрэлтэй асуудал бол аюу барьцаа хөрөнгө. Бас тийм. Маш их шаардна. Банк болохоор тэс банк болохоор тэгээд нэг урт хугацаатайхан шиг. Тэгээд энэ хүн чинь нэг энэ зойр өнжид барьлаа. Энэ хүн чинь яг 1 жил үйлдвэрлэх хүүгийн төлөө тий. Одоо хүүгийн 1 жилдээ хүүгийн төлж шээ. Дараа жилд нөгөөдөг чинь зойрондоо харьцаад бас нэг хүлэмжтэй байгаад хүлэмжээр богино хугацаанд би өөрөө нарийн ногооны үйлдвэрлэл явуулдаг гэж хэлсэн шүү дээ. Одоо өгөрцөө, донаски тэгээд одоо бүх бүрмэнжингийн садад одоо ши борш гэдэг Орсын хүртэл технологиг бид нар оруулж ингэж хийхэд бид бүгд чадчих байхгүй. Захын Монгол эмэгтэй зойртой болоход яг хэдэн төгрөг ер нь та нар төсвөл. Одоо бид нар айгүй ингэж хийхэд их хол юм шиг би надад санагдаж байна л да. 6 сая төгрөгийн одоо нөгөө юмны өмнө нэмэгдчихэд энэ тэгээ бид нар болж игүүл нэг мотор хийчихэр нэг 4 5 жил болоод нурчих харъя л да. Тэгэхээр бид нар цемтлээд нэг ингэж бат бөх насны зойр хийж хүүхдмийн чирэгтэй гэсэн ийм бодолтой би одоо 6 сая төгрөгийн зойр. Нэг 2 хүлэмж аваад бас ингээд 4 сая төгрөгийн нэг хүлэмж хийчихье гэж бодоод байгаа юм. 10 сая төгрөг. Тэгээ 10 сая төгрөг үндсэндээ хэрэг бол. Энийг одоо 4 жил хөдөлтөөд ерөөсөө очил ханар өгчөөд байгаа юм. Ерөөсөө олдохгүй. Энэ бол биднэрт бол үнэхээр хол мөрөөдөл. Үнэхээр мөрөөдөл. Одоо чи бас ингээл анх эхлээд 6 жилийн өмнө фитнес төв эхлүүлэл явж исэн. Одоо бол том хэмжээний болчлоо гэж шүү дээ.
Зүгээр энэ бүсгүүд бол одоо үзэгчтэй манай энэ бүсгүүд бол нэг 10 сая төгрөг байхад энэ хүн бол насныхаа одоо ажлыг явуулчих гэдэг шүү дээ. Өөр хүүхдтэйгээ явуулчих гэдэг тийм. Гэхдээ зүгээр энийг хүнтэй л ихээр одоо цорон зүдрэгэл бүсгүүчүүдийн уншдаг сэтгүүлүүдийг би бас сүүлийн үед хардаг боллоо л өөрөө бүсгүүчүүд нэвтрүүлэг өгдөг болохоор зарим хүн чинь 10 сая төгрөгөөр зүгээр л нэг шүүх байгууламжчтай юм шиг юм. Энэ юу н ямар мөнгө вэ? Энэ хүний бол амьдралынх нь бүр баталгаа болох гэдэг шүү дээ тийм. Ер нь бизнес эрхлэхэд мэдээж багаас нь ингэж эхэлж хахад нэг хөрөнгө мөнгө маш их хэрэгтэй л дээ. Тэгээд одоо ялангуяа одоо үндэсний үйлдвэрлэл ийм эрүүл хүнс экологийн цэвэр бүтээгдэхүүн хийж байгаа ийм аж ахуйг бол ер нь монголчуудын хэмжиж гадны одоо янз бүрийн ногоог оруулахгүйгээр үндэснийхээ энэ үйлдвэрлэлийг бол дэмжих нь бол маш чухал гэж ер нь бодож байна. Нэхин ч гэсэн гэр бүл бүхэл хүмүүс одоо эрүүл хүнс хэрэглэхийг ялангуяа эрүүл одоо энэ хүнсний ногоо гэдэг бол одоо байнгын өдөр тутмын хэрэглээ. Тийм болохоор ийм аж ахуй эрхэлж байгаа ийм бизнес эмэгтэйг бол дэмжиж ажиллах хэрэгтэй л гэж ер нь бодож байна. Одоо шиг юу гэж бодож байна? Гэхдээ ерөн зүгээр хүн ингээд нэг зовж олсон мөнгийг бол те бас тэр болгоно их ингээд цунар бас нэг болох нь бол ховор л байдیں۔ Болж өгвөл одоо юу гэдэг нь дахиад нэг үйлдвэр байгуулчих. За эсвэл нэг ядарсан нэг хүндээ юу гэдэг нэг бариад өгчиж гэдэг юм уу хүмүүс бас тэггэлээ. Тэгээ зүгээр Монгол сүүлийн үед хараад байхад бол бас би тэгэл тэр сорон сэтгүүл мэтгүүл харж байхад бол бас арай хайрын мөнгийг яараг өрөх юм да гэж бодлоо. Өнөөдөр Монголд нэг юм байна л да. Нөгөө баян хоосны ялгаа хит их болчихсон. Тэгээд одоо бусад оронд бол нэг 20 дахин зөрүүтэй байхад бас энийг одоо боломжийн гэж үздэг юм байна л да. Одоо ялангуяа Японууд бол тэрийг маш их барьж байдаг. Тэгээд өв залгамжлахын одоо татвар бүр 80% аваад ард иргэдээ голцоо тийм бас ингээд орлогын их хооронд нь хол салхааргүй болов. А манайд судалгаа хийгээд үзсэн чинь 60 дахин зөрүүтэй байна л да. Тэгэхээр нэг хэсэг нь бүр одоо маш хүнд амьдралтай, нэг хэсэг нь бүр ингээд тасарцсан амьдралтай байгаа хэрэг. Энэ бол сүүлийн 20 жилд бид боллоо шүү дээ, тийм ээ. Энэ хүн бол энэ 6 сая төгрөгийн одоо зээлийг бол сүүлийн маш олон жил хөөцөлсөн гэж байна шүү дээ, тийм. Гэтэл энэ зээл бол яг одоо зарим энэ зээлүүдийг бол банкуд олгож л байгаа шүү дээ. Гэтэл яг эзэндээ бас хүрч чадахгүй, эсвэл одоо бахан барьцаа нэгтгэх ч юм уу. Ийм хүү өндөртэй. Тийм хүү өндөртэй байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол зүгээр би бас энэ хүний ингээ хараад байхад нэг яг одоо хүмүүс нэг өөрсдийнхөө ажил орлого гэс илүү тэр хэлж штэ 5 настай хүүхдийг тэр хөдөлмөрт сургаж ин тэр өөрөө бас асар их Монгол улсын нөгөө хойч үед их том хувь нэмэр оруулж байгаа байхгүй юу. Зүгээр надад зүгээр яг би сэтгүүлчийн хувьд ч юм уу зүгээр санаандгүй энэ тухай би бас сайн ч мэдсэнгүй л дээ зүгээр Сэлэнг аймгаас ирсэн тариалан ч өсгөөхөө зэрэг бид нэвтрүүлэндээ өрсөн дээ над руу уцсан л дээ миний уцаа болоо. Энэ ийм бодвол яасан юм бэ өсгөөчүүдээ үзэгчтэй. Энэ хүн бол одоо жишээ нь манай тэр хүүхд өвдөд ч юм уу тийм хавдад тусчаад надад тийш явах хэмжлэгийн мөнгө хэрэгтэй гэж ярихгүй тийм ээ. Бүр гэр бүлээрээ өөнөөрөө зүтгээд бидний иддэг төмсийг маань бидний иддэг нарийн ногоог нь хийх гэж яваад байдаг. Тэгээд 4 жил энэ бүсгүй чардатлаа явж дээ. Хинж тусалдаг. Ийм хүмүүс маш олон байгаа. Олон байгаа шүү дээ. Энэ хүмүүсийн нэг шүү дээ. Үзэгчтэй одоо манай нэвтрүүлэг хэдэн хүмүүсийг би мэдэхгүй 100 мянган 200 мянган үздэг юм уу бүсгүүчүүдээ. Яагаад энэ бүсгүүд тусалж болдгоо юм бэ? Бид яагаад ажил хийж байгаа хүмүүстэй бид нар л туслах хэрэгтэй шүү дээ. Бид одоо энэ телевизийн сувгийг эзэмшээд сууж байгаагийн хувьд ийм нэвтрүүлэг хийж байгаа хувьд би ингэж урайлмаар байна. Окей юу гэж бодож байна. Би бол тэгэл урайлмаар байна. Яагаад гэвэл хүн чинь 4 жил зүтгэсэн байна шүү дээ. Тэр 10 сая төгрөгтэй болчих юм бол энэ хүний насны баталгаа болчих гээд байна шүү дээ. Загсын биш загас барыг аргын зааж өгөх гэдэгтэй аргын нь мэдэж чинь тийм байгаа шүү дээ. Тийм тэгэхээр бас аль сайн сэтгэлтэй хүмүүс туслах ба тэрнээс гадна бас одоо яг хүнсний ногоотой холбоотой одоо аж ахуйн хоорондоо холбогдож нэгнийгээ дэмжиж ажиллавал би бас зүгээр юм болоо гэж бодож байна л да. Одоо ийм реклам сурталчилгааг нь одоо энэ Монголын ийм хийсэн салааднууд гэсэн чинь 12 төрлийн салааднуудыг борлуулах сурталчилгааг нь хийж дэмжих бас одоо энэ үйлдвэрлэлүүдийн худалдаж авах одоо бүтээгдэхүүнүүд худалдаж авах зэрэг ийм байдлаар дэмжих. Яг энэ сая консервлах гэд ярьдаг дээр би бас нэг төсөл энэ консервны бүр ингээд вакуум гэсэн автоклав гэд Орсын тийм одоо бүр тэр хөөцөлж үзсэн юм аа. Би бүр 2004 оноос хөөцөлдөөд их хурлын гишүүн шүнгүй яваад бүр ингээд бүр тэгээд би хайсан.
Яагаад хайсан бэ гэвэл ингээд эн чинь ингээд дамжигдаад ингээд яваад байсан. Би бүр өөрөө ингээд жимс ногооны нэг засаг дарагдгийг яг тийм бүтэн ийм цех байсан байхгүй юу? Тэр цехийг асууж ин тэр цех нь 7 сая төгрөгийн үнэтэй бүр ийм хоёр том хүрэгчтэй тэгээд автоклавтайгаа бүр ингээд вакуумлагчтайгаа бүр ингээд ногоо хэрчил бүх юмтайгаа ингээд бийжсэн байхгүй. Тэгээ энийг авахгүй санхүүжилтний ярьсан чинь Сэлэнг аймгийн бүх сумдаар ийм жижигхэн консервны цех ирсэн гэд ингэдгийг. За тэгээд тэр ингээд орн чамд ингээд очих юм байна гэд тэгсэн байхгүй юу. Тэгээд ирлээ. Ирсэн чинь хинт ч хэрэггүй тэр ямар хаанаас санхүүжилт тэр сум болгонд хинт ч хэрэггүй тийм авдирсан байхгүй. Нөгөөдг нь би одоо нэг ч консерв хийж үзээчгүй. Манай сумын нэг хүний нэрэн дээр байж идэг. Тэр ирсэн тэрэнд хүмүүс юм хийгэрэй гэдэг. Нөгөө жигнүүрдээ бид нар жигнэдэж штэ. Жигнүүр дээр ингээд пошкоор ингээд 150 ширхтээ ингээд консервны шилтээ ингээд чигэд ингээд гар аргаад жигнэдэг байхгүй. Тэрийг би хэмжил зүүн хяналтын албаар шинжилгээ өгүүлээд үзсэн. Минийх ингээд бүр яг стандарт таарсан консерв гарсан байхгүй. Тэгсэн чинь тэр автоклав байхгүй. Вакуумлагчтай гэлгарууданд ингээд юм аашин. Тэгээд нэг хий баах нэг ерөөс учрыг нь олохгүй тийм авчираад тэр хөрөнгөнд энэ чинь айлан гадаад өгцөн хөвтөж байгаа. Яг ийм юм хийгээд байгаа байхгүй. Ийм юм хараад байгаа юм л да. Хараад байхад одоо жишээ нь за чи 21 сая төгрөг байна тий. Баян ч вэ, ядууч вэ, Монгол улсын иргэн бүдэрээ аавна гэдэг тий. Зарим хүнд бол тэр хэрэггүй. Зарим хүнд бол тэр архины мөнгө тий. Тэгэхээр ингээд нэг нэмэг бүгдээрэнд нь нэг жигд хуваарлах гэсэн ч гэдэг буцаас социализм руу орж байгаа юм яаж хань. Ийм юм бол байгаад байна л да тий. Одоо жишээ нь энэ бүсгүүд бол энэ 21 сая төгрөгөөс хэдэн хувийн чинь өгчхөд бол энэ хүн чинь бол 16 хүн тэжээгээ тэрний ард нь хийж байдаг. Ингээд яваад охно шүү дээ. Бодтой Монгол улсынхан хөрсөн дээр ууж байгаа ногоог тий. 21 сая төгрөг шиг таны амьдрал нэмгүүлж байна. Төрөний нэвтрүүлэг ярьж ирсэн та. Тэгсэн чинь 21 сая төгрөгийн нэг хүн төрөөс олсон. Би баг үзэн яддаг гэдэг. Тэгээд нөгөөт нь болохоор зэрэг энэ бол шал дэмий юм байна. Тэгэхэд миний ингээд айгу хэцүү санагдаж байгаа. Юу гэж байгаа юм бэ? Наадах чи бид нар амьдрдэн шүү дээ гэдэг. Миний бүр ингээд дотор ингээд айгу сонирн болж байгаа. Та нар бидний амьдралыг мэдэхгүй шүү дээ. Тэрийг чи бид нар амьдрдаг байхгүй юу? Тэрийг чи бид нар улирлын чанартай болгоо тэрийг чи би голоо зогоодог. Тэр үедээ тэрийг бид нар банкныхаа мөнгө хийдэг гэж та нар боддог. Тэр чинь нэг ийм амар сүүлийн хэдэн жилийн ийм судалгаа хийсэн байл да санд морлох. Тэгээд 4 жилд одоо хамгийн монголчуудын тулгымцсан асуудал гэсэн чинь ажилгүйд л юм байна. Тэгэхээр одоо ажлын байр бол маш их байна гэж. Одоо хүмүүсийг ингээд байгууллагууд ажилд авах гэр хүн олдохгүй байна гинэ. Нөгөө хүмүүс ажил хийх дурггүй. Тэгэхээр тэр хүмүүс амьдралаа залгуулах их усүр өөр их усүр байгаа аахгүй юу? Бага. Тийм учраас тэр хүмүүс одоо ажил хийх дурггүй юу гэдэг эдний газар очиод ажиллахдаа ногоо тарих дурггүй ч гэдэг юм ийм л байгаа байхгүй. Тэр хүмүүс одоо өөр их усүрүүд энэ улсаас ингээд өгөөд нь штэ. Тийм учраас ерөөсөө одоо хүмүүс ажил бараг орохгүй нэ гэж штэ. Одоо нөх ухах те одоо янз бүрийн ингээд ажлууд бах залуучууд бол хийхгүй нэ гэж. Одоо цалин мөнгө өндөр ч гэсэн хийх дурггүй байна гэж ял та. Тэгэхээр энэ тэр одоо автгаарсан халамж чинь энэ дээр би нэг санаа хэлэх гээд байгаа юм л да. Тэр хүмүүсийг ингээд яг сонирхол залуучуудыг ялангуяа одоо би хүнсний ногоо тариал ногоогоо хараад дөнгөж соёолоод ирэхээр баярлдаг. Хураг гарангууд малчин эмэгтэй төлөө хараад баярлдаг тий. Яг тэрнтэй адилхан би ингэ боддог юм л да. Хүүхдийн залуучуудын ирээд сонирхсныхын дагуу бэлтгэл сонирхлынхын дагуу тэр хүнийг дэмжиж тусалж ивэл яасан бэ гэдэг санаа би айгүйг орж ирдэг. Хүүхдүүдийгээ харж агаад тэгэхээр манай 7 6 хүүхд одоо байгаа нь энэ хүүхдүүд маань шанд өөр зангаар шин та өөр сонирхолтой. Нэг хүүхэд маань барилгын инженер болно гэж сурч байгаа. Нэг хүүхэд компьютерийн инженер хийж байгаа. А тэгтэл манай том хүмүүс гүй би ерөөсөө энэ нутгаас байхгүй. Одоо нутагтаа би ногоогоо л тарина. Гүй чи ээжээ тийм чи ингээд англи ахуулаад чи 5 толгой явж. Нүү ногоогоо л тарина. Би харин ээжээ тэнд ийм газар олоод би ингээд аравсаар би ингээд нарийн ногоо тарих гэж байгаа гэдэг ингээд өгөөдөрж байгаа байхгүй. Тэгтэл одоо барилгын инженер болно гэдэг банд байна. Би ногоон дээр ажиллахгүй шүү ээж нь. Гэлдэгж явах шиг тийм учраас яг хүн ийм нэг эцгийн хүүхдэд ийм өөр үзэл бодолтой юм чинь хүн болгон тэрийг хүчээр тэр хүнийг ингээд ажилд оруулах гэж юм уу тий. Гэхдээ яг танайх бол ерөнхийдөө бол одоо энэ нарийн ногоо царайлан чиглэлийг л барьсан одоо гэр бүл гэж ойлгож байна шүү дээ. Одоо нөхөр чинь ч тэр өөрөө ч тэр тийм ээ. Тэгэхээр яг зөвхөн нэг юм асуумаар байна л да. Зөвхөн яг одоо ингээд бид нар чинь нэг капиталист нийгэмд орж ийн гэл энэ чөлөө зах зээл гэл их гоё нэртэл яваад байгаа шүү дээ. Тэгэхээр дундаж давхраг одоо яг хөдөлмөр хийгээд өөрийнхөө хүчээр амьдрах энэ нөхцөл байна. Бидний бүр 90-ад онд мөрөөдөжсэн мөрөөдлөөс өөр болчих уу яачих вэ? За одоо 90 онд одоо өөрөө юу хийж явсан байх вэ? Би 90 онд яг энэ арчлалыг анх үүсгэн байгуулсан суманда.
Тийм үү тийм. Тийм би тэгээд бүр суманда тэр толгой дээр гараад цагаан хоолой бариад одоо засаг захиргаагаа шүүмжлээд тий одоо хэтэрхий дарангуйлагч байна энэ төр гээд одоо ингээд бүр ингээд тэр үеийн нам засаг захиргаа их дуулахтайсэн шүү дээ. Одоо нэг гэр бүлийн хүн гэр бүлийн засаг захиргаа боллоо гэхэд одоо миний одоо хэлснээр одоо ингээд хэлснээр засаг захиргааны хоёулаа нэг нь ерөнхий зоод ихийг нэг нь иргэдийн хурал байж хахад тэр хүмүүс ихнэр нь ажлаас гарч исэн бүр. Гомдлоод би чамайг хар нялхаас чи намайг өнөөдөр гэж хүн хэлж байгааг би сонсчихсан байхгүй тийм зорьцсон харин тэгжсэн үе бэс. Тэгэхэд бид нар арчлыг аягүй гоёор төсөөлжсэн шүү дээ. Би ийм доод давхаргад орчин чиний санаагүй шүү дээ тий. Гэтэл миний цуг явж исэн хүмүүс маань аягүй дээш гарцсан тий. Гэтэл энэ хүмүүс маань буцаад нэгийг харж ин хуучин тэмцэгчтэй барьцаануудаа нэг эргэж нэгийг хараад өгөөчээд гэж одоо бас хүсэх юм уу да тийм юм даа. Тийм бид нар хоёулаа анхны бүр арчлын бүр анхны моохон гишүүн шүү. Бүр моохон тэгээд дараа нь ажил намын анхны гишүүн болоод одоо ингээд гэтэл бид хоёр энд ингээд тэмцэж явах тийм ажилгүй олон жил ийм байсан мөртлөө бид хоёр одоо хүртэл гомдолж үзээгүй. Моохоор одоо би ийм хүнд амьдрал ийм байна гэж би хүнд хандаагүй явж байгаа. Миний хамгийн эмзэглээд байгаа зүйл маань юу вэ гэх юм бол энэ өндөрлөгд гарчаад буцаад хүн нөгөө гიშгсэн мөрөө эргэж хараач гэдэг штэ тий тэрэн шиг ингээд цуг тэмцэж явсан нүхтэй нэг харахад яасан бэ гэж би бас нэгийг бодогдуулах гээд хэлээд байна л та. Гэтэ би өнөөдөр хараа бүр хоолгүйтэй тий хоосон хонцсондоо би мөн гуугаад би ингээд арчлал ингэж ийсэн гэж би чэжээд би арчлын анхдагч гэж ингэж гүгэггүй ш гэсэн. Би өнөөдөр хэдэн хүүхдтэйгээ болоо л энэ амьдрал тий яа өнөө маргаашаа өнгөрөөдөө ингээл одоо яваал ингээл яваал зүтгэл энэ л хүний явах чамсаар. Гэхдээ би бас галзтаад юу ч үцэхгүй зүгээр дингийн гэрэл хайжаад дингийн гэрэл эрвээх шиг би тэгээд сайн сайхан үзэхгүйгээр явд ингэмэргүй би үр хүүхдээ өшөө сайхан хүн болгомоор байна. Өшөө хөдөлмөрч болгомоор байна. Хүний төлөө зүтгэдэг сайхан хүүхдүүд болгомоор байна. Би нэрээ сонноос би нэрээ талбай дээр 500-аас их бургас тарьсан байхгүй. Одоо хамгаалаад. Одоо тэгээд би тий тэгээ 200 ширхэг чацраг нь өөрийнхөө санхүүжилтээр шүү дээ. Өөр айгу хэцүү амөртлөөс 50 ширхэг монс одоо мойлны мод тариад тэрийг хамгаалах гад жил болгон бүр тэрийгэ ториод малчтай их тэмцэл хийнэ. Тэгээд нэг мод тариад нэг насны буюу хоёр мод тариад хойд насны буюу ингээд би хүүхдүүдтэй нэг ширхэг мод ч гэсэн миний хүүхд би тэрийгээр талбайгаа одоо бас нэг өсөндөө би талбайгаа хамгаалж байгаа байхгүй юу. 9 жилд болж байна. Гол маань би хүүхэд багтаа тэр нөтөө хүүхэд цагаан чулуу хайгаа шумбдаг байсан тэр голдоо. Одоо тэр гол зүгээр улаанаараа иргэсэн. Өвөл зөнгөө хизээ улаанаараа иргэсэн. Дээрээ алтны урхатай. Ингээл байгаль маань сүүдээс үүрэл те их хүн хараа манай нэг хадам ярьжсэн л да. Их хүнтэй нэг хүүхэд гарвал нэг зовдөг. Нэг би нэг зовдөг. Олон хүүхэдийнхээ би 7 хүүхэдтэй 7 зовн те. Тэгээд ачгаар нь тэрний төлөө санаа зовн хичээлдээ ярьж гин үгүй юу хоолтой байна уу хоосон байна уу гэж одоо их хүний зовх. Гэтэл хажуугаар нь бас байгальдаа зовж байгаа юм. Гэхдээ эмэгтэй хүн дөр зовхгүй юм байхгүй те. Байгаль дундаа нөхөр минь ингээд ирүүл байгаасаа одоо жолоо гараа явсан юмсан яаж байгаа үгүй энэ ус ингээд ахынгүй гоолаасаа үгүй ингээд ирүүл минь үгүй энэ ногоо маань ингээд ийм амир алтны усаар усалчгаар энэ ногоонд чинь янз бүрийн юм болчих үедээ хүн хордчих үедээ үр хүүхд маань энээс уугаад гидсэн дүрлээ энээс болчих уу яаж үгүй тэгэл байгаль экологоос ахуулаад эмэгтэй хүн ер нь зовхгүй юм байна. Одоо би бас ингээд энэ бас энэ 90 онд хувьсгал хийжсэн ингээд олон бас хүмүүстэй бас уулздаг л да ихч нартай. Тэгэхээр ер нь бол яг сая хэлдэг үнэлтэй. Ер нь бол бид нар одоо нэг түүхэнд үздэг байсан шүү дээ. Ингээл хувьсгалч төвдөнгийн бор гэл ингээд насаараа хүмүүс тэр хүнээ бахархаад дараа нь одоо юу гэдгийг удуулгаа гэл нэг хэсэг. Тэгээд яг 90 ондын хувьсгал хийхэд бол манай эмэгтэйчүүд маш их өөр гүйцэтгсэн. Тэгээд тэр эмэгтэйчүүд маань өнөөдөр маш их амьдрал нь ийм ер нь ингээд бас нийтлэгтэй их ундуу явхад би бас сэтгэл зовж ил байдгийн. Тэгээ ер нь бол бас тийм учраас би бас эмэгтэйчүүдийн төлөө бас ингээл бид нар чинь дуулаагаа өргөе. Ер нь одоо энэ хүмүүсийн бол хийсэн одоо тэ түүхэн байгуулсан гавьяа бол маш өндөр л байгаа байхгүй. Тэгэл өнөөдөр одоо юм байдал. Тэгээ яг хинч тэгж тэн дээр нэг гомдлоод байхгүй. Гэхдээ бид нар бол бас тодорхой хэмжээгээр энэ эмэгтэй одоо яг 90 оны хувьсгал хийсэн хүмүүсээ бол
бас айгүйх баг харж үзээ. Зарим нь бүр мартцсан байт юм уу гэж надад бодогддоо шүү дээ. Зөвхөн яг нэг үг байдаг шүү дээ. Фанатууд тусгалыг хийгээд карьеристууд үр ашиг завшдаг гэж тийм. Тэгээд бас тэгж харагдах л та. Үнэхээр одоо нэг хэдэн карьеристууд дэшээ гараа суудсан. Тэгээ одоо бас ингээд улс төрт манайх ингээд эмэгтэйчүүд нэр дэвшихээр нийтэд танигдаагүй байдаг. Яа тэд нар дандаа арын тэр хүндтэй сонгуулийн бүх юм хүнд ажиллаад ирчүүдээ гаргадаг. Тэгэл тэд нар танигдааг одоо өнөөдөр өөрсдөө нэр дэвшихээр тэдэнд мөнгө ч байхгүй, нийтэд танигдаагүй ч байдаг. Тэгэл заримдаа бүр наман дэмжихгүй тохиолдол тэгэл айгүй хэцүү байдалд ордог байна. Энэ нам гэж эмэгтэйчүүд гэж хэлснээр би бас ганц зүйлийг хэлье гэж бодсон. Энэ эмэгтэйчүүдийн төрд байх маш хэрэгтэй юм гэж бодсон. Хүн чинь нарийн ширийн амьдралыг ойлгодог. Манай сум дандаа эрэгтэй хүмүүс засаг даргатай байсан л да. Тэгсэн манай нэг засаг дарга эмэгтэй хүн болсон байгаа. Би тэгтээ 81 намыг ярихгүй би зөвхөн эмэгтэй хүний хувьд ярьж байгаа шүү. Тэгээд би тэр эмэгтэй хүн би нэг нарийн бичгийн өрөөгөр нэг юм батлуулах гээд ингээд явж исэн чинь засаг дарга маань гарах гэж явсан хаалга онгоолгонготой. Өө чи нэг ороод ирж тархан даваа гэдэг юм яваасан. Үгүй чи тэг юу болж ийн үр хөх чи ямар хуу вэ? Чи би хүүтэн голдоо бүр хөдөө үлждэг. Тэгээд ямар хуу амьдралтай яаж ийн гэл асуусан би өөрөөсөө гарч баг нулимс унах чахгүй ингээд л одоо болоо шүү дээ эмэгтэйүүд ингээд асуул тэгэл бол тий мөнгө өгөхөөсөө эн чинь үгүй намайг ч засаг дарга мартаагүй шүү дээ тий намайг бодож шүү дээ иргэнэ мартаагүй шүү дээ гэдэл айгүй бахарах баярлах хэрэгтэй тэгэл эмэгтэй хүн ер нь байвал зүгээр юм байна ер нь энэ босдод байж ивэл зүгээр юм байна тэгээд тэр бас намайг гэж ярмааргүй тэр суруу орлоо шүү нэг ярилцлаганд ингээд орцсон байж лээ би одоо телевизийн мэдээ их үзэх дуртай хүн л дээ тэгсэн чинь тэр дандаа эрэгтэй хүмүүс байхгүй тэгсэн чинь сураар гişүү эмэгтэй хүний яриа тэр 21 мянган төгрөг чи хөдөө орнууд их хэрэгтэй гэж ганцаар ингээд өгөө чи дугаа байж байгаа чи гэдэг нөгөө ирчүүч ингээд яриулахгүй байхгүй ганцаар ингээд ширээд тасаад 21 мянган төгрөг яриад үргэлж янзсан тэгээ би бодож ирсэн тэгээ эмэгтэй хүн үр юмд ингээд хүний нарийн ширийн зовлон жижиг зовлон ойлгодог болохоор илүү тэгээ бас нэг улс төр байвал илүү ачаал хөдлөх юм болов уу гэж боддог шүү дээ. Тэгэхээр яг өнөөдрийн бас ярилцлага маань үр дүнтэй болж байгаа мөн бодож байна л да. Өөрөө бол ингээд над руу бүр уцтаа Сэлэг аймгаас зорж ирээд манай нэвтрүүлэнд орох гэж. Тэгээ яг энэ нэвтрүүлгээр бол үзэгчтэй авах гэж ойлгож байгаа байх л да. Байдаг жирийн бүсгүүчүүдийн хөдөлмөр хийж байгаа ингээд хөдөлмөрлөж 28 жил одоо бидний хийдэг ногоог тарих гэж ингээд зүтгэж яваа бүсгүүгийн л энд тусалчихын сан тамины. Зүгээр яг одоо энд үзэж байгаа хүмүүс янз бүрийн хүмүүс байгаа байх л да тийм. Одоо эмэгтэйчүүдийн байгууллагууд юу вэ? Төрийн бус байгууллагууд юу вэ? За одоо бүс компани юу вэ? Би л одоо ингэж санаж байхад би ч одоо бас олон жил телевизийн нэвтрүүлэг хийлээ. Гэхдээ нэрээ ингэж хөдөлмөр хийж байгаа үеийн дэмжийг л ярьж байсан юм уу? Ихэнхдээ яг нэг өвчин зовлон, за өвдөн зовлон яалтчих л тийм. Туслахад л энэ бөөрийн аппарат хэрэгтэй, ийм хэрэгтэй гэж ярьж байсан. Одоо улс төрчид минь нөгөө олон гишүүд минь би бол ингэж нэг тийм урайлгал хөдөлгөөн л бид хэд тийм ээ. Ярмаар байх юм. Тэгээ одоо энэ дээр дэмжиж өгөх юм бол эргээ бидэнтэй холбогдооч тийм ээ. Бид бол авсан мөнгө чинь өрөө дуугаа хайчих байгаа юм биш чинь дахиад юм болгоо цаашаа амьдралаа залгуулж явах том буйн л юм шиг байл. Би бол одоо хувьдаа мөнгөтэй өгмөр байна. Гэхдээ юу ах л та одоо жишээлхэд ерөн зүгээр эмэгтэйчүүд л ер нь бол би зүгээр туслах байх гэж бодож байна. Яа тэгэхээр эртэйчүүд чи одоо найр наадам тэр нөгөө морины юу байл тэр минь чи одоо машин өгнөшөө юу ч өгөн тэгэл одоо өвөл бас нөгөө хүүхдүүдийн чинь уралдуулахаа болиё гэдэл баахан надлын эхчүүд гэсэн чинь сая энэ бүтэн сайдар бас уралдсан гэл интернетээр бас баахад бичсэн байл. Тэгэхээр тэд нар бол бас би зүгээр хитрхи тим юм руу хушуураа туушраад идэм шиг санагдав. Тэгээд тэр өнөөдөр би 10 сая төгрөг гэж байгаа тэр морь гэснээс тэр наадам тэр жибнүүдийн чинь одоо тэр хэдэн сая жиб тэрийг чинь зүгээр дуусчаад ингээд урсгаад л одоо ингээд шидэд байгаа. Гэтэл тэрний чинь бид нар чинь ингээд амьдралаа яхаж мөнгө болдог байгаа тий. Тэгэхэд энэ ер нь хөрөнгө оруулагч одоо ер нь хүмүүс тий иймэрхүү ажлыг л ер нь энэ миний телевиз дээрсний гол шалтгаан чинь энэ л байхгүй. Хөдөлмөрч эмэгтэйчүүдэд тусдаа. Хүний хөдөлмөр гэдэг чинь маш хүнийг одоо бий болгодог, ухамсруулдаг, ойлгуулдаг хүний тийм ийм учраас тэр хүн нэг хүнд туслалаа гэдэг чинь надаас салбарсан 3 өрхөө айл. Тэрнээс салбарласан хэдэн хүүхэд ерөнхий боловсрол 16 хүн тийм. А гэтэл би тэр зорьтой болохоор нөгөө хамаатан манай хүүхдийн одоо нөгөө нэг хамаатан садан те өөр хүүхдийн найз нөхөд танаад нэг 5 тонн ногоо зойрлуулъя 3 тонн ногоо зойрлуулъя ганц тонн ногоо зойрлуулъя явуулкнаар идгээд нөгөөдөг чинь ингэж яваад байгаа байхгүй дамжин явчихна би 2 хүлэмжтэй болно би нэгэнд нь
модны өрслөг ингээд өөр их хэрэг хэмжээгээс болгоод нөгөө өрслөг худалдаж авдаг байхгүй юу хүмүүс нэг ширхэг 30 төгрөгөөр. Тэгэхгүй штэ би хүлэмжтэй байхад нөгөө хамтраад бөөндөө өрслөгийг хийчих. Тэгээ бид нар нийлээд ногоогоо тарьчих. Ингээд хүмүүс чинь өөрөө танаас нэг юм асууад одоо ингээд сүүлийн манай эдийн засгийн үзүүлэлт бол одоо дотоодын нийт бүтээгдэхүүн бол жишээлбэл 2011 оныход л одоо гэдэг бараг 11 трлн төрлөөлгөн тэгээд одоо 17% өсөлттэй гэл ингээл ярьдаг шүү дээ. Түрүү оныхоос за бараг л нуурсан юм шиг л ингээд байгаа. Тэгэхээр тэр ер нь танаа одоо яг таны амьдралд те танаа одоо ойр орчмын тэр сумын хүмүүст ер нь хэр энэ их одоо өгөөж нөлөө ер нь мэдрэгдэж байна эдийн засгийн өсөлт. Энэ эдийн засгийн өсөлт гэхээс ядуучууд агиох бий болж байна. Сайн эсэргээр ядуучууд агиох бий болж байна. Ажилгүй залуучууд агиох хөл зэрэг ажилгүй залуучууд бий болгоод сумаараа алтны газар одоо ямар нэг газар руу самарнд жоох юм уу тий амиа зогоохын тулд эрсдэл ихтэй тийм нэг залуучууд маань хушуурж байна. Энд би 24 настай хүүгээ яг алдчихад байгаа байхгүй. Бүрөөсөө ингээд ангиараа бөөнөрөө одоо алтны газар яваад хүүгээ би алдчихад байгаа. 24 настай. Миний хүү алтанд явж байгаад одоо эрсдсэн. Тэгээ тэр хүүхэд маань шүү дээ тий намар болохоор ногоог авч барс руу зөөдөг манай баяа одоо манай завхланд сумын ганц ногоо зөөдөг залуу байсан. Гэтэл тэр хүүхдийг тэр зойртой болоод тэр хөрөнгө оруулалт өгөөд тэр хүүхдийг дэмжсэн бол тэр хүүхэд тийшээ явахгүй шүү дээ. Жолоогоо бариад ногоогоо зөөгөөд ингээд сумынхандаа туслаад тэр хүүхэд ингээд тэр энэ шиг миний хүү шиг зөндөө олон залуучууд эрсдэж байгаа байхгүй юу? Ингээд нэг айгүй ингээд ажилгүйдлээс гаргацсан, тэдүү гаргацсан, эдийн засаг тэдүүгээр өссөн. Ингээд хараад үзсэн хөдөө чин 3 дугаар аян ярьлаа. Тэгээд хүнсний ногоо ингэсэн. Гэтэл тэрний ард чин тэр хөдөлмөр хийж байгаа усаж амар зовж байгаа байхгүй юу? Тэрийг дээрс нь үзүүлэлт тараастай нэг л үзүүлэлт тарал тоо баримт ярьсан хүмүүсийг яриад идэг. Тэрний чин доор өндийхгүй лидүүх төсвөл маш хөдөлмөр усгаад байхад тэрэнд юусаа дэмжлэг туслах газар дээр. Ер нь зүгээр ингээ хөдөөгийн амьдралыг ярьснаас нэр ер нь хөдөөчдөд тэр чигээрэл өрийн сүлжээнд дурдсан юм шүү. Маллаа тэгэл одоо юу гэдгийг тийм ээ. Тийм шүү дээ. Тэр бол тийм ерөөсөө банкнаас банкны хооронд үр хөвгтэй хамаатан садан хоорондоо ингээд зээл ав. Дандаа банкнаас зээл аваад өрийн сүлжээ. Тэр Солонгост ингэсэн бэл л дээ. Яг ийм жишээ гэхэд нөгөө чэйжүүд ийм жуулчны одоо гэдэг солонгосууд бүр 13 дугаар зуунд ямар байсан өнтрийг харуулах гэсэн ийм жижиг тосхон бий болгоод тэгтээ тэр тосхоны иргэдийг зүгээр тижээхгүй тэд нар бас ажил хийж мөнгө олох хэрэгтэй. Тэгэнгүүт тэд нар дунд нь ийм нэг үйлдвэр бариад өгсөн байна. Тэр жижиг тосхондоо тэрний юу вэ гэхээр одоо энэ адууны ясыг маш одоо тийм халуун автоклад оруулаад өөрүүлээд нунтаг болгоод тэгэнгүүтээ тэрийг нь тэр тойроод тэр нутгийн иргэд өөрсдийнхөө брэнд болгоод зардаг юм байна. Тэгээд их хөөрхөн тэр үйлдвэрээ тойроод жижигхэн ийм байшингуудтай байшинд нь орохоор бүгдэнд нь юм жижиг юм өрөөнүүдтэй юм байна. Тэгэл хүмүүс тэр өрөөнд ороод ингээд бүр киногоор ингээд жуулчдыг ингээд хөөрхөн суулгаж агаад бүтээгдэхүүнүүдээ маш гоё тавьсан. Кино үзүүлээд энэ хүний бид маш сайн ингээд ярихаар энэ манай одоо бүр эртний уламжлалтай юм гэхээр орж ирсэн жуулчин болгоно тар бүр аваа явд юм байна. Тэгээд тэр хүмүүс амжиргаагаа ингээд нэгсэнд өөрсдөө ажил хийж байна. Нөгөө талаасаа тэдний тэр яг олон жижиг юм болохгүй гэж байгаа. Нэг тийм орчин үеийн маш мундаг тийм үйлдвэр барьж өгч гисэн. Тэгээд тэрийгээ тойроод зохицуулалт гэдэг байгаа шүү дээ. Тэрийн зохицуулалтыг зах зээл гэдэг чинь тийм үү? Тэгээд тэд нар бол тэр жуулчтай сайхан эртний югаараа юмаа үзүүлчин. Одоо манай ийм одоо эртний ийм бүтээгдэхүүн байна гэдээ үзүүлчихсэн. Тэгэл тэрийг нь зүгээр одоо манай шиг нэг замбараагүй зах дээр очиод нэг жуулчин ирсэн болгонд ингээд ур таанаас татаад байхгүй. Бүгдээрээ ийм хөөрхөн одоо нэг үзүүлэнгийн нэг шоурум гэж ярьдэн ш. Тийм жижиг өрөөнүүдтэй нэг хөөрхөн жижиг юм байна. Тэгэл ороод хүн тайлбарлахаар нэгдүгээр хүн бас үнэхээр авъя гэж боддtiin байна. Хоёрдугаар бас тэр хүмүүсийг бас хөдөлмөрийг үнэлээд те за бас хоосон гараад явах гэл ингээл тийм байна л да. Тэгэхээр бид нар бол нөгөө энэ мөнгөөр чинь нөгөө дандаа үйлдвэр болгож ирээдүйтэй юм хий гэдэг чинь л бас тийм дээр нэвтрүүлгийн маань цаг өндөрлөх гэж. Тэгэхээр өнөөдөр бол бид нар Сэлэнг аймгийн Жавхлан сумаас бүр зориуд манай нэвтрүүлгийг зорж ирсэн
тариаланч бүсгүйтэй амьдралыг одоо ажлыг та бүхэн танилцууллаа зүгээр. Миний зүгээс яг бодож байна л да. Энэ бүсгүйтэй холбогдооч, манай нэвтрүүлгээ холбогдооч. Тусал дэмжих юмсан. Хөдөлмөр хийж байгаа хүнээс бид нар дэмжих ёстой шүү дээ. Тэрнээс биш ингээд нэг худлаа яриад, амаар яриад байгаа биш ажлаа хийгээ явж байгаа юм байна гэсэн бодлыг бол миний төрж байна л да. Ингээ яг дараагийн дугаарыг бол бид нэр одоо өнөөдөр бол манай хийчдгийг манай гадаад явж байгаа юм байна. Орноо маань бас хаашаа явчлаа гэдэг. Бид 3 өнөөдөр нэвтрүүлэг явууллаа. Үзэгчдээ одоо үнчлэн одоо бид л хандаарэ. Ямар сэдвийг хөндмөр байна? Бүсгүйчүүдийн асуудал юу байна вэ гэдгийг бидэнд туслаарай. Би ч одоо бас нэг бүсгүйчүүдийн сэдвийг хөндөх гээд эр хүн жоохон балмагдаад байгаа тал байж магадгүй шүү. Тийм. Тэгээ өнөөдөр энэ бол маш олон эмэгтэйтэй сүүлгэр гашаа болох. Үнэхээр ийм бас одоо юу гэдгийг зах дээр 8 байдаг, ногоо тарьдаг, бас л ингээл түрүүн бүр хөлсөө тусалтлан те ингээд ажилдаг хүүхнүүд бол Монголд бол маш олон байгаа шүү дээ. Бид нар бол бас ийм хүмүүсээр бас үнэхээр сайхан бахархаж байна. Нэвтрүүлгийнхаа төгсгөл тэгээд энэ сайхан нэвтрүүлгийг ингээ миний хүсэлтийг хүлээж аваад одоо ингээд энэ сайхан нэвтрүүлэгт оролцуулж сэтгэлийн уудалж одоо яриулсан одоо жинхэнэ арчилтаа одоо нэвтрүүлэг байна гэж одоо арчилтыг баг мартах шахнаа арчилтаа сайхан нэвтрүүлэг байна. Өшөө олон эмэгтэйчүүдийн санаа бодлыг аваарай. Тэгээд өшөө олон нийгэм зөндөө бүсгүйчүүд хөдөлмөрлийн амьдрын ажлыг гэсэн бүсгүйчүүд зөндөө байгаа шүү. Тэгээ энэ болгонд туслаарай. Тэгээд бүгдээрээ ингээд ажил төрлөж амжилт хүсье. Тэгээд энэ нэвтрүүлэг өргөн болгоорой гэж хүсье. Баярлалаа. Зүгээр яг мөрөөдөл биелдэг юм гэж ярьдаг шүү дээ. Тийм хүн чинь мөрөөдлөгээ шал шатаараа биелдэг. Бид ч яг амьдралын зорилгын тухай нэвтрүүлэг эхэлсэн тийм. Тэгэхээр энэ хүний зорилгыг бас биелүүлчих юмсан гэсэн бодол байна. Угад ямар хэлэх вэ? Би ч гэсэн яг ингээд сонсож байхад бол маш хөдөлмөрч тэгээ маш улс орондоо хэрэгтэй эрүүл хүнс ингэж үйлдвэрлэж хийж байгаад маш их бахархаж байна. Тэгээ би бас яг өөрийнхөө Aqua Fitness клубын зүгээс тодорхой хэмжээгээр таслая гэж бодож байна. Тэгээ бас ер нь бас үзэж байгаа энэ бүсгүйчүүд, энэ бизнес хийж байгаа хүмүүс хамтрагч ажиллахад ер нь бол их боломжтой гэж бодож байна л да. Одоо жишээлбэл янз бүрийн салааднууд хийж байгаа. Энийг бол ингэж сурталчлах, борлуулах би ч гэсэн бараг тэр борлуулалтын дээр таслая гэж бодож байна. Ингэж эрүүл хүнсээр Монголынхаа хөрсөн дээр ургасан зүйлээр хийж байгаа салаад учраас заавал гадны зүйл хэрэглэхгүйгээр энийг сурталчилж, таниулж одоо хийсэн бүх зүйлүүдийн одоо яг ингэж технологийн цэвэр гэдгийг таниулж сурталчлахад бол боломжтой гэж бодож байна. Тэгээд хүнсний ногоонууд, нарийн ногоонууд одоо бүх ресторан, бүх дэлгүүрүүдэд хэрэгтэй зүйл энийг ингэж байнгын хамтарч ажиллах юм бол бас доктортой орлого болж чадах байх. Тийм болохоор бизнес хийж байгаа одоо ямар нэг холбоотой бизнес хийж байгаа бүсгүйчүүд дэмжиж хамтарч ажиллах юм бол мэдээж хөрөнгө нь хурдан эргэлттэй болно. Тэгээ яг тэр мөрөөдөлтөд хурдан хүрэх байхаа гэж бодож байна. Ер нь бас тэр байгууллагууд бол бас таны энэ ярьсныг бас сонсоод хамтарч ажилласаа гэж бодож байна. Яг тэгэхээр байгууллагууд бол одоо бас танаа юу гэдгийг зойрыг те хөрөнгө оруулалт хийгээд барьж өгчөөд тэгээд танаатай гэрээ хийгээд бас өөрсдөө хямдралтай үнээр тэр эрүүл хүнсээ аваад хэрэглэх бүх талын боломж биелдэ. Тэгээд бид нар бол энэ нэвтрүүлгээ интернетэд тавьчихдаг YouTube дээр. Тэгэхээр тэндээс бас хүмүүс үзээд танд туслах баах, танаар бас маш олон хүн бахарх нь. Тэг ингээд өнөөдрийн би бас нэвтрүүлэг сонирхолтой боллоо л гэж бодож байна. Тэ. За ингээ ирэх үзэгчтэй эх 7 хоногт уулзцгаая. Тэгэхээр үзэгч та бүхэн бас бидэн лөө хандаарэ. Өөр сэдвүүд юу байна бидэнд хэлээрэй. Үзэж байгаа бүсгүйчүүдтэй, үзэгчтэй бүгдээрэнд нь баярлалаа. Эх 7 хоногт уулзцгаая. Баярлалаа.